За Монгол хүний төлөө хүрээтэй хөдөлмөрийн үндэсний намынханд Дорнод аймгийн иргэд хөдөлмөрчид талархан хүлээн авч аймагт тулгамдсан асуудлууд хүний хөгжлийн талаар бодлого боловсруулалтын зан ажиллагаар болсон байна. 2016 оны бүх шатны сонгуульд хүчтэй иргэд дэмжигчдийн оролцоотоо оролцож орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг онцолж байна. За Дорнодчууд хөдөлмөрийн үндэсний намыг дэмжиж улс орноо хөгжүүлэхийг хүсэж байгаагаа энэ хоёр олзуурхан илэрхийлж байна. Дорнод аймгийн иргэд хөдөлмөрч төлөөлөгчд маань ер нь өнөөдөр Монголын цаг үе нийгмийн энэ оробсгоо үед шинэ нам байгуулсан гэсэн хүсэн хүлээж ирсэн ийм өдөр нь ирж байгаа хаа гэж найдаж байна. Одоо шинэ нам гарч ирж байгаа. Тэгээ мөн ялангуяа дандаа залуучуудаас бүрдсэн юм нам гарч ирж байгаа. Одоо төлөөх хоёртойгоо тэгээд энэ намыг дэмжиж ингээд тэрүүлэгч шинээр одоо сонгогдлоо. Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдж байгаа явдал баярлж байна. За энэ нам маань дандаа залуучуудаас бүрдсэн ийм нам байна. Одоо энэ 40 гаруй насны залуучууд бол яг хийж бүтээдэг эд наснда явж байгаа юм хүмүүс. Ийм учраас энэ намынхны зарчим бодлого зорилгыг нь бол ойлгож өнөөдөр хурал сууснараа тодорхой мэдж авсан. Дорнод аймгийн халахгүй сумд болж байгаа нөхцөл байдлын талаар хөдөлмөрийн үндэсний намынхан тууштай анхаарч ажиллаж байгаа. За экологи эдийн засгийн судалгааг өөрсдийн шинжээчдэр хийлгэж тухайн нутаг дэвсгэрийг хамгаалах гэсэн оролдлогыг улс төрийн хүчний зүгээс хүчтэй гаргаж ирж тавьсаар байгаа юм.